Шинэ жилийн дугаарыг маань урилгыг хүлээн авсан Айрида баярлалаа. За тэгээд маш их баярлалаа. Хамгийн гол нь одоо хошоо аврагда тий сая маш амжилттай оролцоод ирсэнд нь халуунаас халуун баяр хүргэе. Энэхүү подкастаа урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгээд миний хувьд бол одоо яг нөгөө нүүр боталтай маш олон хүнд хүргэх юм боломж байдаг учраас яг урилга тавьж байгаа хүмүүстээ бол үнэхээр их талархдаг. 2021 2022 оны хошоо авраг. За тэгтэл сая тэр тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ шүү дээ тий. Яг тэр агшнаа одоо манай подкаст үзэгчтэй хуваалцаач. За баярлалаа. За яг энэ 24 онд бол Continent Cup 2024 буюу Аз, Америк, Европ тивүүдийн авраг шалгаруулах тэмцээн гэж нэрлэгдээд өмнөх тэмцээнээсээ юугаар онцлог гэсэн бэхээр төрөл нь айгүй бага байсан. Мейкап ердөөсөө хоёрхан төрлийсэн креатив мейкап хормын нур ботал гэж байсан. Ер нь ингээд нөгөө тэмцээний төрөл нь бага болох тусмаа оролцогч нь их болоод идэх байхгүй. Төрөл нь одоо категори 1 4-өөс 6-гийн хооронд хэлбэлцэн. Категори нь ингээд яг олон байх тусмаа нөгөө оролцогчд ингээд хуваагдаад бас оролцогчд ингээд өрсөлдөө арай гайг болдог. Тэгээд саяных бол онцлог нь 2 төрөл байснараа өөр байлаа. За тэгээд дэлхийн 50-аад улс орны тэгээд 60 гаруй биш 2000 гаруй оролцогчид юм оролцдог. Тэгээд энэ тэмцээн маань өөрөө одоо 78 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. Манай салбарынхны хувьд бол яг олимп гэж нэрлэгдэх хамгийн олон улсын хамгийн олон оролцогчид ордог, хамгийн олон жил явагдаж байгаа тэмцээн гэсэн үг. Энэ удаагийн 24 оны яг энэ Continental Cup дээр яг Шангилаа гарт гад тий аварс дээр зогсож хахад бүх хүн хурцээд сайн уу Монголиа би чамайг таниана, би чамайг мэднэ, би чамайг даагдаг, би чиний бүтээлүүдийг үзэх дуртай гэдэг ч юм уу те. Энэ мэдрэмж амар гой санагдсан. Тэгэхээр 21 22 онд миний бас хийсэн зүйлс маш олон орны хүмүүст бас үнэхээр хүрч чадсан байсан шүү дээ те. Гэдгээрээ л ер нь надад бол энэ жил ингээл бүр happy байсан. Зүгээр Парист буугаал тэр аварцд ороод зүгээр хацраа тацтал энэ инээмсэглсээр агаал яг ингэсээр агаал энэ чигтэл Монголдо ирсэн те. Гэтэл арийн маань Монгол бүсгүй бутсан хамгийн бас гоё бахархал байсан те. Энэ агшнаасаа цомыг авах одоо бас хэд хэдэн шалгуур одоо зүйл байгаа гэж бодож байгаа. Нэгдүгürt яг энд сууж байгаа модель тэгээд би өөрөө Монгол гэдэг маань өөрөө бит хоёрын зорилгыг нэг болгож өгд юм байна. Тэнд сууж байгаа хүн хүртэл аюу тийм сэтгэл зүрхээрээ те Монголынхаа нэрийг гаргачихсан. Яг 21 онд Мисс Батцэг маань тэгжсэн аахгүй. Чи Монгол улсаа төлөөлж энэ тэмцээнд оролцож байгаа учраас ингээд би чиний модель болж өгье. Би ингээд тэр чи яг ковид үе яахгүй хэн миний модель болж өгөх юм бэ? Амар хэцүү үе ийсэн. Бүгд л масктай бүр гэрээсээ гардаггүй. Тэгээ тийм үеэр Батцэг маань надад болж өгчээсэн. Тэгэхэд би Батцэгээс юуг мэдэрсэн бэ гэхээр надтай хамт Монголынхаа нэрийг гаргачихсан гэдэг амар гоё тийм чин хүсэл. Тэрнээс ш одоо ингээд Батцэгт хоёр чи амьдрал дээр тэрнээс өмнө байнга хамт явдаг те. Би бинээ юм туслах ийм найзууд бол байгаагүй. Гэхдээ бид хоёрыг яг тэр зорилгоор нэгтгэж байгаа. 19 онд одоо тэр Парист одоо Франц модельтэй байсан байхгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй амар гоё модель байсан. Гэхдээ миний ингээд тэрнээс хойшоо үзүүлсэн амжилтууд бол дандаа Монгол модельуд байсных нь ялгаа нь нэгт бол энэ гэж бодож байгаа. Хоёр талхлаарэ би ялцчгүй одоо ингээд урд нь Солонгос улсаас сурч исэн, Тайванд мэрэгжил иршүүлж исэн. Тэгээд дэлхийн аваргын тэмцээнд 19 онд би айгүй том хичээл аваад ирсэн байхгүй. Би тэнд 3 төрлөөр ороод те медаль авч чадаагүй ч гэсэн би тэндээс одоо ингээд одоо тэнд би бараг л 35 гаруй сая төгрөгийг зарцуулж исэн санагдтыг. Тэрнээсээ бүр илүү их зүйлийг суралцаж ирсэн. Тэр бүх зүйлс маань одоо ингээ өнөөдрийн шагналыг бий болгоход хамгийн том зүйл байсан, сургуулсан. Тэгээд Монгол хүн альва ямиг сурахтаа айгу хурдан, алдаа гацсахтай амар хурдан гэж би юу н боддیں۔ Яг тэгэхээр Солонгос оюутнуудтай сууж үзчихсэн, Тайван оюутнуудтай би ингээд сууж үзчихсэн, Хятад ингээд охтуудтай бас ингээд энэ тентгийн сургалтуудаас сурахад яалтчгүй багш үрдээс нэг хэлэхэд л хангалттай. Маш том зүйл сурцсан учраас өнөөдөр 21 онд одоо тэр медаль авах гол одоо сургалт нь болцсон. 21 онд би шууд ойлгочих жаахгүй. Энийг гол үзүүлэлт нь юу вэ? Хамгийн нэгдүгээрт ингээд форм гэдэг зүйлийг одоо хардаг л та. Одоо нэг шүүгчдийн хэд хэдэн үзүүлэлтүүд байна. Өдөр тутмын амьдралын бодлоос эн чинь шал өөр. Одоо чинь зэрэглүүд ингээд буцсан байгаа бодлыг харахад өнгө бодгаар нь магадгүй ялах нь хин хамгийн түрүүнд нүдэн тусч ийн гэдгээр нь ялах нь энэ гоё эсэн штэ гэдэг ч юм уу те. Гэтэл яг тэр мэрэгжлийн хүний төвшний нүднээс харахад тэгш хэм буюу форм энэ баруун зүүнүүд хоёр өөрөө яг чацуу байгаа мó. Энэ хүн хугацаандаа хийж дуусгаж байгаа мó те. Тэр тайзан дээр гарахад буудалтыг ер нь 30-аас 40 минутанд гүйцэтгэдэг. За тэгээд
нүд ижил буруу байх юм бол ингээ хасагдаад явах жишээ нь уусгалтаа маш сайн хийж байгаа юм уу? Хамгийн сүүлд нь хэр олон деталь орсон юм бэ? Тэ цохомжийн хувьд хэр юм бэ? Тэр эскиз гэдэг зүйлөөр амар чухал та. Хувцас одоо дизайнерч чинь тэ ингээд дизайн хамгийн түрүүнд нүдэнд харагддаг шиг яг тэр бодолтын хамгийн түрүүнд одоо яг дизайн гэсэн утгатай эскиз байгаа. Ингээ буутахад эн чинь өөрөө хүний нүдний гадаргуу чинь тэ хөмсгөн төвгөр, хамран төвгөр, нүдэн хонгор гэд ингээд хавтгай дээр зурж байгаа биш учраас хэр ингэж одоо сууж харагдаж байгааг нь аягүй сайн шалгана. Маш олон тенний ягаан өнгөнүүдийг тавьж агаад үзнэ. За энэ ягаан биш байна. За энэ ягаан биш байна гэдэг ч юм уу те. Ерөөсөө тэр ягаантай энтлийн игнэнд дагаад цэнхэр өнгөний уусгалтууд бас хоорондоо зогсож байгаа эсхийг бас ингээд гол үзүүлэлтүүд алгадаг. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн одоо яг шүүлтийн онцлог гэж өөрөөс давталгаад. Миний хувьд 22 онд хашаа аврагсныхаа дараа яг 1 жил Европын аврах шалгаруулах тэмцээнд, өшөө олон улсын интернэшнл тэмцээнд, Дубайн тэмцээнд гээд за нэг 5 тэмцээнд би шүүгч хийж үзсэн. За шүүгч хийгээд ирэнгүүт амар сайн ойлгоод авт юм байлаа. Орцогчдын нийтлэг төгөөмөл гаргадаг алдаа юу юм бэ гэдэг маань одоо нэг зэрэгтлийн төвшнөөс гаргадаг зүйлээ гаргах гэдэг. Хитрхи шууд ингээд нөгөө өнгө бодгаар зодсон юм хийх гэдэг. Анхаарал татах гэдэг ч юм уу те. Тэнт мэрэгжлийн төвшин гэдэг зүйл маань өөрөө илэрхийлэмж гол санаа гэж байх хэвээр. За миний 24 оны яг одоо цом авсан бодолтын маань одоо хамгийн чухал зүйл нь юу юм бэхээр амар цэвэрхэн гэдэг зүйлийг би баримталсан байхгүй. Энэ хэдийгээр хормих байсан, сүд бүсгүйх байсан ч гэсэн за креатив нүүр бодолт буюу одоо энэ нүдэн дотор зураглал деталь гаргадаг ийм байсан ч гэсэн аль алийг хүн ингээд харахад яг анхны харцаар маш гоё цэвэрхэн харагдах яг тэрийг айгүй ирхэмэлсэн. 21 оны алтан медаль маань болохоор неон нүүр бодолт ерөөсө хассан өнгө деталь болгоно нь ингээд хасаж харагддаг. Тэгсэн юунээсээ неонч нүрээ уусгахад хамгийн хэцүү өнгөнүүд байдаг. За тэгээд яг тэр неон үр бодолтыг тэр жил хийгээд дэлхийн авраг басны дараа тэгээд тэр жил неон ингээд өнгөнүүд тренд алсан байхгүй. 50-аас дээш насны модель цаанаасаа заацсан стандарт байгаа л да. Тий. Одоо нөгөө бусад улс орнууд яг ижлэхэн те одоо яг тэр стандартаар ингээд модельтэй оролцвол бас боломжтой. Ер нь одоо амьдрал дээр энгийн үед үйлчлэгээ ч юм уу те одоо сошиалор ингээд нөгөө хүмүүст хүргэхдээ айл болох одоо яг 50, 60, 70 насны хүмүүсийг би ингээ хамруулахыг хичээдэг. Яагаад тэгэхээр нүүр бодолт гэдэг бол хэдэн ч настай хүний одоо хийж болох зүйлээ. Яагаад тэгэхээр одоо 30 нас хүрчээд за би одоо будаад яах вэ гэдэг бодол тогтцсон хүн байна. Гэтэл 70 настай, 60 настай ирнээсээ юу өстой одоо миний яг эд гоё нас штэ. Би одоо л өөргөө гоё нь гэдэг хүмүүс ч байна. Тэгэхээр энэ өөрөө нөгөө цанаа нас биш сэтгэлгээний асуудал байгаад байгаа. Тэнд байгаа одоо ингээд би чинь модельудаа ямар үзүүлэлтээр сонгож байгаа гэхээр үнэхээр хөөрхөн гоё охтууд байгаа ч гэсэн энэ бүтээлийг яг хэн амьлуулж чадах вэ гэдгийг ер нь харж сонгодог гэсэн байхгүй. Тэнд гоё бүтээл гаргалаа те тэрийг гоё тайзан дээр харуулад жишээ сүйдсгүй байвал яаж ялтамхан дүр гаргах хэвтэй, креатив будалтай байвал яаж хурц тодор илэрхийлэх хэвтэй юм те. Энийг юм мэдэх хэвээр. Тэрнээс биш одоо дэлхийн аврагын модель болох те бүр илүү үзэсгэлэнтэй бүсгүйчд бол зөндөө байгаа. Гэхдээ дэлхийн аврагын тэмцээнд ер нь бол энэ хөөрхөн гэж сонгодоггүй. Яг л нөгөө хамгийн түрүүнд нөгөө тэгш хэмжээ сонгодог гэдэг шиг те хүний нөгөө нүүрний гавлын ас гэдэг чинь өөрөө тэгш хэмээр нь хуваагаад үзэх юм бол хизээч одоо 50 байдаг байхгүй. Ижлэн тохиолдол хизээч байдаггүй. Энэ одоо ингэж хувааж үзэхэд тэгш хэмээрээ хамгийн юм төгс одоо ойртсон одоо ийм нүрийн харьцаатай хүн гэж л сонгоно. Тэрнээс энэ давхраатай, энэ гоё арьстай, өндөр хамаартай, эсвэл хүн модель, энэ хүн мисс гэж хэлж сонгохгүй. Тэр Европын мейкапчд яг юуг онцлдог юм? Сая Парист ч анзаарсан зүйл юу вэ гэхээр амар завхарлаг хүмүүс байсан. Маш завхарлаг. Тэгвэл нүүр бодолтой бол их хийдэггүй зөвхөн уруулаа тод боддог. Тэгээд том шил зөөх ч юм уу те эсвэл бүрх малгай өмсөх ч юм уу илүү тэгдэг. Яагаад тэгэхээр нөгөө угаасаа л хөмсөг нүд нь маш царайлаг хөнхөр гоё те жижиг шанаа манатай өдөртмөн амьдралаа гэрэл сүдэр тавиад авах ерөөсөө шаардлагагүй. За ямар нэгэн брендинг дэлгүүр рүү ороод би өөрөө худалдаа авалт хийхэд тэр одоо үйлчлэгээний ажилтан яг тэрэнд нь одоо нөгөө тохируулж зөвлөгөө өгдөг. Би жишээ нь праймер авах гэчлаа гэхэд та праймер авах нэг шаардлагагүй. Яагаад тэгэхээр чухал одоо арга хэмжээнд их ордог бол болно. Яагаад тэгэхээр праймер өөрөө
будгийг айгу удаан тогтоодог чанартай. Гэтэл Европ хүмүүс их крем төрхдөггүй тий их будадгүй учраас праймераа зөвлөхгүй байгаа бүр сурцсан. Гэтэл эсрэгээр Монгол орнд праймер өдөр болгоны хэрэглээ. Ерөөсөө праймер хэрэглэхгүй явахгүй. Яагаад тэгэхээр бид нар дөрөв улирлын эрсдэлсэн уур амьсгалтай бидний арсны хэв чанар маань улирлын хэв шинж чанараа ингээд дагаад солигдоод идэг. Дээрээс нь хавар сэвхдэх магадлал өндөр 100 арьс түлэгдэн өвөл утааны улирал одоо ингээ болж байгаа тий арсны хөгшрөл маш хурдан явагдана. Тэгэхээр эдгээр бүх зүйлээс праймер хамгаална. Тэнгүүд Монголын бүх худалдааны зөвлөхөд өдөр тутмын хэрэглэх гэж зөвлөх жишээ. Нүдний будалтан дээр одоо манай монголчуудад Аз хүмүүс дундаасаа амар нэг давуу тал байдаг гэж боддог. Солонгос, Япон тийм no makeup төрлийн будаагүй мэт будалч зохино, Европ будалтч зохидог. Аль алиг нэг зохидог, онцлогтой санагддаг. Би өөрөө нөгөө Солонгост театр, кино, театр лекцийн нүүр хувиргалтын юунд сурж исэн. Тэгээд тэнд сурж байгаа үед болохоор би ингээд Монголоос амар ингээд бодцоо очихгүй юу. Намайг ингээд метронд яваал дэлгүүрт явахлаар хөө чиста үзэсгэлэнтэй чи юунд оролцож байгаа л гэсэн. Би бүр гайхаад энэ чинь миний Монгол зүгээр л 100 хүмүүсдэг палаж зүгээр л бодол гээд тэгээд тэгсэн чинь манай багш маань хүртэл тэгж асуусан. Тэгсэн чинь 2 сарын дараа би яг тэднэр шиг болсон байсан. Тавчиг өмсөд зүгээр юм хөндлөн суулаад самц өмсөд үсээ шууж боогоод тэгээд нөгөө палажнууд маань гоёлын хувцс мэд санагддаг болсон. Тэнгүүд тэр улс орны өөрөө ийм нийтлэг үзэл нь бас нэг юм амар гангалдаг биш. Тэд нэр юу үздэг вэ гэхээр маш гоё цэвэрхэн арьс ийм жижигхэн нүүр гэдэг ч юм уу те. Нэг юм гоо сайхны хөөрхөн гэдэг хэмжүүрийн стандарт нэг юм өөр яагаад байхгүй. Манай монголчууд бол ганган юм бэлээ. Үнэхээр ингээл нүүр бодог араач хувцаараач те. Би нэг ерөөсө буруу гэж боддоггүй. Яагаад тэгэхээр өдөр болгон эмэгтэй хүн талент хараад өөрийгөө өдөр болгон өөрчлөөд өөрөөсөө гоё мэдрэмж аавна гэдэг чинь амар гоё штэ. Дээрээс нь тэр хүний сэтгэл зүйтэй айгүй холбоотой байхгүй. Нэг уруулаа бодчаад инээмсэглэх ямар ч будаггүй талент харах хоёр ерөөсөө ч өөрөө мэдгүй байлаа ч гэсэн ямар нэгэн юм өөрчлөлтийг эмэгтэй хүнд өгч идэг. Зүгээр пүүстэй алхаад явах өсгийтэй гутал өмсгөхөд тэр хүний нурууны цэх байдал бие авч байгаа байдал ингээ өөрчлөж иг тэрийгээ дагаад бол ирдэг ч тийм хүнтэй мэдлэх мэдчлэгээ хүртэл өөр. Хамгийн ихээр дурлуулсан зүйл юу вэ гэхээр яагаад гэвэл ингээд над дээрээс будуулаад басан хүн болгон тал руу хараад инээмсэглээд би ийм хөөрхөн байсан юм уу? Над руу ирж хараад баярлаа. Би ийм хөөрхөн байсан юм биш. Яг энэ надаа амар гоё ингээд ер нь л миний одоо энэ мэрэгжлийн хамгийн том одоо цалин гэж нэрлэх юм уу те ээжэд хүүхдээ хараад аз жаргал авч тэмдэглэгддэг шиг яг миний дараагийн одоо хийх бүтээх ажиллах яг тэр эрч хүч энергийг дандаа өгч идэг маш их амжилт гаргадаг айгүй хөдөлмөрлөдөг өөрөөсөө маш хэмжээний санхүү хөрөн гаргадаг те гэтэл яг Монгол дээр л яг хөл мэдээлэл хэрэгслүүдээр ингээл мэдээж гарна төр зэсэг нь үнэлдэг ч гэдэг юм уу тэр жоохон тутам юм шиг санагдаад байдаг байхгүй юу тэг санагддаггүй эсвэл үгүй өста үнэ ер нь аль байхгүй. Тэгээд яг би бол анхны жил надаас айгүй их олон хүн асууад байсан учраас анзаарсан л да. Тэрнээс ш одоо нөгөө одоо миний зорилго чинь өөр ингээл Монголын нэрийг гаргах байсан учраас би нэг тэрийг анзаарч байгаагүй. Тэгээд мисүүд ялангуяа айгүй их асуудаг. Хідэн төрөний шангил авдаг. Монголоос ч байхгүй, дэлхийс ч байхгүй. Үндэ байхгүй. Гэтэл би 19 онд ингээл өөрөө анх явхад одоо 35-ыг гаргаж исэн бол 21 22 юмны үнээсээ нэмэгдээд байгаа байхгүй те. Тэгэнгүүт надад ингэ санагцсан магадгүй мейкап гэдэг өөрөө Монголд сүүлд хөгжсөн салбар байхгүй. Би одоо 12 жилийн өмнө мейкап артист болоход энийг хинч бие даасан мэрэгжил гэж хүлээн зөвшөөрдөг байгаагүй. Одоо бол бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг болчихсон. Тэгтээ харьцангуй нөгөө нэг юм хаягдмал гэх юм уу одоо нөгөө урлагийн салбартаа би харьяалагдана гэж боддог авч бид нэр соёлын яамд харьяалагддаггүй. Тэгээд би дээрээс нь нэг зүйл ингэж бодсон. Тэмцээн уралдаанд явж байгаа хүмүүс маань монголчууд маань эхлээд нь өөртөө бинийг амар гоё тэмцдэг байх хэвээр. Хүү энэ хүн маань амжилт үзүүлчлээ. Нэгнийхээ төлөө гүйдэг ч юм уу те. Амжилт үзүүлсэн хүнээ дотроосоо өөртөө дэмжиж тэрийг дараа нь өөр салбарын улс бүх хүмүүс дэмжин штэ те. Ер нь бол энийг би бол амар хэлмээр санагддаг. Ер нь геологч мөржлөөрөө яасан юм уу? Ажилласан юм уу? Тэг хэд орчимжил ажилласан. Аюу гоё мөржил хаш геологч мөржлөө. Мэдрэмжийн цаана аюу гоё уран зурдаг юм гарын дүйтэй гэх юм уу? Тийм бэж ижил энэ салбарт ингэж цойлж гарч ирэх байх л та гэж бодод байгаа байхгүй юу? Тэг яг геологчосоо ингэж яваад тэгээ арга ирчлэлч тий. Би яг геологчийн мэргэжлэр сураад, үргэлжлүүлж магистр сурж байгаа. Дахиад 2 жил ингээ ажиллаад
Тэгэл за ерөөсөө яг би насаараа энд суухгүй байна. Яг тэгэл өглөөний 9 цагаас оройн 6 цаг хүртэл компьютерээр харж сууж байгаа тэр мэдрэмж аюу хэцүү. Йоо амар хэцүү өнгөрдөөсөн. Цайны цаг арай гэж хүлээд цайны цаг болсны дараа нөгөө орой 6-нд болж өгөхгүй. Төрөлхийн зурдаг авьяастай хүүхдүүд идэв шүү дээ. Тийм авьяас надад байхгүй. Надад зүгээр ийм амар хүсэлэн л байдаг. Амар юм хүсэлтэй. Ер нь 10 жил тахтай би амар гоё зурдаг болохыг хүсдэг байсан. Зураал идэг ерөөсөө явахгүй. Тэгээд манай хөдөлмөрийн багш намайг айгүй бүтээлч гэж хэлж байсан байхгүй. Энэ хараа энэ ариун цагийн юмнуудыг хартаа энэ айгүй бүтээлч гэсэн чинь л ингээл нөгөө миний хийсэн юмнуудыг ингээл манай анги удирсан багшд үзүүлж байна. Тэгээд намайг тэгжсэн байхгүй чи ерөөсөө ийм юм а битгий хаяараа гэд. Тэгээд би 7 дугаар ангидаа нөгөө дайлан оёо. Дайлан чи ингээд зүг арах хоёдлоор нөгөө юм өнгө усгадаг шүү дээ. Ийм янз янзын юм үүлэн хэмээ те. Тэгээд тийм мочор янз янзын хээ болгоод тийм дайлан би айгүй хоёж исэн. Дуртай учраас амьдралын хөвшил болчтой юм лээ. Хаанч явсан юмны хээ хуарыг харах, анзаарах те. Ингээл энд тэнд очихлаар нэг юм содон дэсэн мисэн бүх юм дандаа ажиглаад идэг. Тэгээд оюутан байхдаа л одоо нөгөө тэрийн далж байгаа тэр нэг юм хар цэг мэгийг ингэж тавьж үзээл уруулын бор харандаагаар ингэж ядамургаараа үрж байгаа л хамраа ингэж хоёр бор олгоол нүдээ ингээл нэг тийж мэгдэг байсан. Тэгэхээр тэр бол нөгөө яг миний хүсэл сонирхолтой холбоотой. YouTube руу ороод бол ингээд зүгээр өсвөр насны охид ч гэсэн ингээд харж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө л нэг ийм бодол тутал хийдэг юм байж гэдэг юм уу те. Гэтэл тэрнээс ялгсан ийм мейкап артистууд байж та цаашдаа улам л ингээд хөгжин штэ. Яг тийм хүн бодгол биш штэ те. Бүр ингээд мэрэгсэн. Тэгэхээр энийг ийм заавал байх ёстой маа гэдгийг арай юу гэж хэлэх вэ? Заавал байх ёстой маа гэдэг. Заавал байх ёстой. Өдөр тутмын хэрэглээний будалтууд өөрөө түгээмэл ийм байд юм байна гэдгийг бол мэдээд авчиртай яг л хувцс шиг те өдөртөндөө хүн амар авгангаар тувц өмсдөггүй шиг те тэрийг үргэлжлүүлээд тайз дэлгэцтэй холбоод явах юм бол эн чинь нөгөө мэрэгшээд явна гэсэн. Тэгэхээр тэрийг нь одоо би өдөр тутмын өөрийнхөө хэрэглээ биш ингээд цаашаа яг мэрэгжил ажил болгоод ирээдүг энэгээр харж байна гэсэн хүмүүс нь л барьж аваад явах хэрэгтэй гэж санагддаг. Тийм. Хэрэгтэй мейкапчтай аюу нэмэгдэж чинь те. Ер нь эдгээрээс бас хараад би тэр мейкапчныг аюу хардаг ч гэдэг юм уу, өвлөр дурайл авдаг ч гэдэг юм уу. Хэрэгтэй мейкапчтаас. Тэгээд тогооч нарын хувьд л ингэдэг шүү дээ. Ингээл аюу мундаг одоо томоохон ресторануудад дандаа тогооч хэрэгтэй хүн байдаг шүү дээ те. Тэгэхээр яг үүнтэйгээ ижил тийм бас зүйл байх уу? Илүү эмхтэй хүнээс арай илүү будаад байдаг ч гэдэг юм уу. Энэ дээр мэдрэмж нь айгүй өөр идэг. Одоо би нөгөө Тайванд одоо тэмцээнд орохоор шийдээд тэгээд нэг залуугаас ингээд сургалт авсан. Тэр залуу надаас бараг 7-8 дүү байсан. Амар мундаг. Би бүр тэрийг хараад хүүе бүр үнэхээр биширсэн. Амар их зургалтай будалтыг 30 минут хөрөхгүй хугацаанд төг. За. Тэгээд би бүр боцсон байхгүй юу. Тайванд ямар их мундаг хүмүүс байд юм бэ те. Гэтэл би эсэргээрээ нөгөө нэг өмнө нь өөр сурч исэн газруудаа өөрийгөө амар хурдан гэж боддог. Ингээд амар удаа юмаа иж тусчаал ингээ хүлээгээл хурдлаасаа болоосаа гэж боддог ч юм уу те. Тэгдэг байсан. Тэр Тайван залуугаас би ийм харах өнцөг, өнгөний мэдрэмж айгүй өөр байд юм байна. Ямар олон гоё миний урд нь харж байгаагүй сквизүүдийг хийд юм бэ гэдэг ч юм уу. Тэрний дараа Польшийн нэг юм Доминик гэд бас нэг амар мундаг мейкап ч байгаа. Дэлхийн аврагын тэмцээнд бас оролцдог. Тэрнийг би бас хараад ер нь бол эрэгтэй хүмүүс айгүй мундаг артист болд юм байна гэдгийг харсан. Тэгээд манай бас нэг шав эрэгтэй артист байгаа. Одоо айгүй мундаг яваа. Одоо юм Холливуудын одоо ийм дүр хувиралт нэг хэсэг хийдэг гэсэн амар мундаг тэр мэдрэмж энэ төр бол үнэхээр өөр. Хүнийхээ хувьд бол тэд нар зүгээр л ерөөсөө л энгийн хүмүүс шүү дээ тий. Яг уран бүтээлч хүний сэтгэлгээний хувьд бол надад бол эмэгтэй хүнээс арай илүү юм мундаг байдаг юм шиг би бол өөрөө хувьдаа тэгж бодсон шүү дээ. Мейкапын нэг жоохон зал ярий. Одоо тэгээ нөгөө нүдний цацраг хүртэл ихтэй хүмүүс идэг шүү дээ. Ингээл энийхээр л ингээл сар гэж гарч ирдэг тий. Тэрийг ер нь кремээр нуух гэдэг юм уу? Ер нь одоо нөгөө артистуудын тийм нэг заллууд идэг шүү дээ. Энгийн одоо ингээд үзэгчтэй хилээдэг чөөр. Одоо жишээ нь нөгөө алтан уц татах гэд харсан болов уу? Тэр харсан бүр амар явсан. Одоо ингээд харсан бүх хүмүүс хийдэг болсон байлээ. Төрхөн хугацаанд хийж ирж байгаа. Тэр бол миний яг нэг юм зал байсан байхгүй юу? Тэр чин гэхдээ яг тэр өдрөө даана яг зураг авалтын үеэр хүний харц үнэхээр ингээ гоё юм цоглог болчдаг. Тэгээд тэр чин өөрөө нүдний цацраг хүрчлээс гадна харцыг гоё өргөж өгөөд давхар энэ шанааны хэсэг ясыг ингээ өргөөд өгчдөг. Тэр би болон манай найзууд нэрлэдэг алтан уц татах гэж тоглоомор нэрлээд тэгээд тэр нь одоо ингээ бусад одоо нөгөө гадуур хүмүүс аягүй их мэддэг болоод алтан уц татах гэд бүр яриа гарсан байсан. Яг тэр өвчлөг арилгах чинь гээд нэг юм крем мрэмийг зузаан түрхэж болохгүй. Тэгэх юм бол тэр чинь бүр эсрэгээрээ
эмээх хүний нүүрний хувирлын үеэр гүн хагарал, бүр байгаасаа гүн хагарал үүсгэж байгаасаа хөгшин харагдуулдаг. Тэгээ хүнийг илүү одоо нөгөө овортой хөгшин харагдуулдаг зүйл юу гэдэг вэ гэхээр яг энэ гунигийн зураас гэж нэрлэдэг энэ зураас болон энэ уруулын зураас нүдний цацраг үрчлээ тий духан дээр хин хөндлөг үрчлээ энэ төр бол ер нь миний бодлоор бол бараг 25 дахь асуудал санагддаг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр асуудал бол хүн рүү ингээд шууд харахад хүний төв хэсэг шууд харагддаг. Тэрийг амар сайн анзаарах хэрэгтэй. Тэгээ хүний нүдний гал цог гэж үнэхээр байдаг санагддаг. Яагаад тэгэхээр би одоо өөрөө анханасаа надаас ингээд үйлчлүүлдэг байсан үйлчлүүлэгчтэйгээ 12 жил болсон хүн байгаа. За манай үйлчлүүлэгч тарьцангуу айгүй үнэн ч ахгүй юу. Ерөөсөө хүнээс салдаггүй ингээд надаар байга ирдэг өөр ингээд гэр бүл шиг болцоо. Тэгээд би тэдгээр хүмүүсээс харахад яг энэ амьдралын хугацаанд тулж байгаа тий ингээд бүх зүйлийг нь жоохон мэднэ. Тэгтээ хүний нүдний харц ингээд бадран мөхөн гэж олон үнэхээр байдаг юм байна тий. Тэр бол хүний бас юм цог жавхаг айгүй илэрхийлдэг. Тэр цог жавхаг гэдэг чинь өөрөө хүний насыг илэрхийлдэг тий. Тэгээд энэ хүний нүдний цагаан, шүдний цагаан гэдэг өөрөө шууд царайнд маш нөлөөтэй. Тэрнээс биш бол одоо давхраатай байна уу, давхраагүй байна уу ч юм уу те. Цуцаан уралтай байна уу, нэмгэн уралтай байна уу гэдэг бол бас л 25 дахь асуудал. Надаа яг тийг санагдсан. Тэгэхээр үндсэн үзүүлэлт гэдэг бол өөрөө ерөнхий тэр хүний арьсны одоо тоон байдал ерөнхийгөө үндсэн хэсэг те. Давхраа эрүүний хувьд бол одоо нөгөө мэдээж сүүдрээр далтална. Тэгээд мэдээж ус мөс янзлаад те тэр мэрэнгүүрээ далтална. Нүүр бодол гэдэг бол өөрөө өнгөлн далтлах урлаг байгаа болохоос ш яг арилгана гэж мис тасаа шиг арилгана гэж бол амлахгүй те. Тэгэхээр тэр чинь нүрээ угаах хүртэл чамд үйлчлэн. Тийм учраас би нэг эмчнэрийг амар бишрээд байдаг байхгүй ёо. Та нар бол хүмүүс насан турш юм гоо үзэсгэлэн бэлгэлж байгаа хүмүүсээ би бол хүнд нэг өдрийн гоо үзэсгэлэн бэлгэлнэ. Гэхдээ тэрний араас бонусанд нь амар гоо өөртөө ихтгэлийг өгчдөг байхгүй юу. Би бол эмэгтэй хүн толны урд өөртөө заавал цаг гаргаасаа гэж боддог. Тэр толны урд гаргаж байгаа тэр цаг цаа бол угаасаа чиний өөрийнхөө сэтгэл зүйтэй гаргаж байгаа цаг гэж би үздэг байхгүй. Бусад бүх үед эмэгтэй хүнд маш олон асуудлууд байдаг. Хүүхдээ асрахтай гэр орно гэх эмэгтэй хүн ер нь тэр чигт нэг юм өөрийгөө цаг цав болон өөрийнхөө биеийг ингээд бусдад зориулж амьдардаг хүн. Тэгэнгүүт яг толны урд зогсохдоо би өөртөө зарцуулаад ийн гэж тэр хүнийг харааддаг байхгүй. Яагаад тэгэхээр ингээд 20-ийн үеэр ч гэсэн сүйтгэсгүйчүүд ятаар бодолч та ингээд доор ингээд нэг хүүхэд нь ингээд хөлийн нэврэл нөгөө хүүхэд нь уйлал хүүлэл ч юм уу те ингээд санагддаг. Тэгэхээр би та өглөө алган толны урд 30 минут зарцуулж байна гэдэг чинь миний сэтгэл санаа ямар байна? Миний нүүр гинт нэг өдөр хүүе би ямар хөшөрсөн гэж харахгүй чи өдөр болгон нүрээ хараад анзаараад тэрийгэ дотроо мэдээж хүн болгонд хөшөрлт явж байгаа. Тэрийг хүлээн баг хүлээн зөвшөөрөөд амьдрч явах хэрэгтэй. Гэтэл огт анзаарахгүй явж чад гинт нэг өдөр өөрийгөө хараад ингээд огцом даав нь бол сэтгэлээр унах ч юм уу те хэцүү. Тэгээд өдөр болгон багаар те өөрийгөө гой будаал гой сайхнаа мэдрээд өстой тал руугаа нэг уруулаа бодоод ганц инээмслээд ингээд би бол яг тэгэж ер нь амьдрдаг. Тэгээд энийга амар олон хөлтөд өгмөр санагддаг. Тэгээд ер нь айгүй гоё юм хүнд урам зориг өгч тэр хүний урам зориг авч байгаа тэр энэ одоо эмошналыг нь харж ингээд амар дүүрж амьдардаг гэж санагдчих надаа. Одоо янз янзын нэртэй юм давхраанууд хэлгэж чинь тий. Тэр нэрнүүд нэг янз янз. Тэгээд энийг ингээ унжуулахгүй байх арга нь бол охтууд ялангуяа 15 6 настайгаас ингээл зэрлэг цулгаал хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт зэрлэгийг огт битгий аав зүйлт юм билээ. Тэгэхээр энгийн тийм гоё зөвлөгөө энэ цохийг унжуулахгүй байх тийм зөвлөгөө өгвөл өдөр тутмын юм жижиг хөвшил зуршлууд угаасаа чамаа ингээ бүтээгээ явж идэг тий. Тэгэнгүүт одоо яг 20 та охтууд ч яг нэг юм залуу насаараа гойдаг үе шүү дээ. Яг тэрийг мэдчихэдэг байхгүй. Ерөөсөө арьсандаа анхаарахгүй. Арьсандаа өөрийнхөө бие хаандаа яаж хандана тэр чинь 30-аас хойш чамд ингээ багаар илэрч гарч ирдэг. Энийг яг өсвөр насны охтууд одоо ингээд амар их хэлхийг хүсдэг. Гэтэ эцэг эхчүүд харьцангуй айгүй гоё өөр алдсан байлаа. За миний охин яг одоо нүрэ бодож эхэлж байна те. Арьсан дээр нь юм хум гарах үе те. Нүд мүд нэрт унжих үе ингээд за танд атгалаа гоё ингээд зөв одоо бодох зөв ингээд нүрээ арчлахыг заагаад өгөөрэй гэд хилдэг болцсон. Наад захаа нүур гарны альчуураас эхэлнэ шүү. Чи нүур гарны альчуурыг яаж хэрэглэх ёстой? Нүрээ угаачаад амар хүчтэй ширүү арчих ч юм уу те. Тэгээд нөгөө альчуурыг хит хоногтой угаад яаж аритах тийм ингээл айгүй олон жижиг зүйлс байгаад арьсыг чанга уйлах гэл те. Дотроос одоо загасны коллаген уух заавал одоо 30-аас дээш насанд дуужих хэвээр юмстай гэл ингээл ярьдаг те. Гэтэл арийг ер нь баримтлагдаг зарчмаасаа нууц гэж байхгүй бол нууц гэж байх бол хэлж өгч болох арьс яаж чанга байх вэ?
Эсвэл тэр нөгөө байгалаасаа зайсан нэг улцгар нэг юм шар ярьсан хүмүүс үүддэг шүү дээ. Тэд нэр илүү их унших гад байд юм уу? Нэг хүрэн ийм хүрслэг бор царайдаг хүмүүс надад бол илүү их чанга baаш санагдаад байдیں۔ Тэгэхээр энийг ер нь ийм гоё чанга байх арга гэж байх уу? Нууцч гэдэг юм уу? За одоо хамгийн сайн эдгээр аргуудыг мэддэг гэрнээсээ хамгийн муухай арьстай хүн би яахгүй юу. Би ч одоо ингээ 12 жил юу эсэргэлэхтэй уусаа дэлхийн бүх брендийг би хэрэглээд үзсэн. Тэд нэрийг дандаа аваад яа. Хамгийн дөрөнд өөр дээрээ тууштай бас тий. Яг нүүр булцараад 6 сар болсон чинь миний арьс бүр ингээд битүү ингээ хүзөө мүзөрүүгээ гараад заяа. Тэгээ би чоолох тарилаа. Тэгээ сүүл рүүгээ энийг инглээ. Сүүл рүүгээ хоолойтой цав цөвслөө. Эндээс яасан бэ гэсэн чинь би арьс арчилгаа гэдгийг шууд алгасаад нүүр бодог гэдэг рүү орцсон. Одоо арьс арчилгаа гэдэг би өөрөө амар том алдсан хүн учраас нүүр бодолтын өмнө хамгийн нэгдүгürt энийг л зөвлөдөг. Хэдэн ч насны хүн ирсэн гэсэн тэрэнд арьсны асуудал байх юм бол ерөөсөө за та нарийн мэргэжлийн хүн рүү яв. Танд нүүр бодох чинь ёстой 25 дахь асуудал ч юм байна. Тий нэгдүгээр асуудлаа арьсны асуудал ч юм байна. Та эхлээд арьсны асуудлаа шийдээд ингэж ирээгээл зөвлөдөг. Тэгээд нүүрний арьсыг бас залуу байлгах зүйл гэдэг бол хүн амьдралаар өөрөө хэр их инээмсэглэж амьдрдیں۔ Хэр их стресстэй байдгийг гэдэг амар чухал. Дээрэс нь нөгөө нүүрний йог энэ бол бас яг нөгөө үнэхээр өөртөө цаг зав гаргаад өдөр тутамдаа тогтмол хийж чаддаг хүмүүст бол ер нь хамгийн гоё одоо нөгөө натурал арга. Эдгээр бүтээгдэхүүнүүд ер нь юугаараа тэдгээс тэр гонжоос орж ирээд байгаа тэр хямдхан зарагдаад байгаа бүтээгдэхүүнүүд ялгаатай юм бэ? Одоо манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг хүмүүс бүр үнэхээр азтай гэж хэлмээр санагдав. Яагаад тэгэхээр би яг энэ 12 жилийн хугацаанд бүр үнэхээр бүр маш их одоо мөнгийг будагт зарцуулсан. Үнэтэй байлаа гэд бүх будаг сайн байдаггүй, хямдхан байлаа гэд бүх будаг муу байдаггүй. Тэр сайн муу бүх зүйлийг те энд нэг юм үнэтэй за Dior байлаа гэхэд энд юу нь сайн юм бэ? За тэгвэл эднэрийн онцлог нь юу болоод сайн байгаа юм бэ те? За энэ дахиад нэг косметик байхад юу нь сайн байгаа юм бэ гэд ингээд бүгднийг нь үзэн. За багсан дээр бол бүр асар их туршлага ингээ хийгдсэн. Яг тэгэхээр энэ багсны одоо хэлбэр болгон өөр, үс болгоно нь юунд хэрэглэхээс шалтгаалаад өөр байдаг. Тэгэхээр ялчгүй манай одоо будагны хамгийн нэгдүгээр давуу тал нь Монгол орны эрсдэс уур амьсгал болон Монгол орнд амьдарч байгаа охтуудын маань одоо царай, арьсны төрх өөрөө ямар төрөлдөө ордгийн, ямар будаг нийтлэгтэй илүү цогтгийн гэдгийг л анхаарна гэсэн үг. Одоогийн байдлаар 5 төрөл нь үйлдвэрлэгдсэн байгаа. Тэгээд 42 төрлөөр одоо оюуны өмчийн зохиогч эрхийг аваад одоо хаанаас ч одоо хүн дөөрайлах боломжгүй гэсэн үг байхгүй. За тэгээд гол нь үсний чанар, хэлбэр тэр хүн өөрөө нүрээ будахад яг бүрэн чанарын шаардлага хангасан байх хэрэгтэй. Айгу өглөгч артист гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгээ маш гоё инээмсэглдэг те бусад артистуудаас баярлаа. Тэгээ энэ нэг хоёр юм ослог байгаад байна л да. Би нөгөө нэг одоо багаас авгаас айгүй инээд муутай байсан. Амар инээд муутай. Тэгээд манай аа бас амар тийм маазаршдаг, марцсан юм алиа өнгөсөн байхгүй юу? Тэрнээс бас юм уу бүүм хэдий ер нь бол би амар инээд муутай айгүй амархан инээдэг. Нааг оюутан байхад бас зарим найзууд инээмтгий юм ингээ шаалаад идэг гэсэн. Тэгээд би нөгөө 10 жил тахта айгүй их юм нөгөө одоо ирэх байсан. Тэгээд нэг юм хошоогоо амир их хүнждэг. Тэгээд нөгөө амир их юм хошоогоо онжилсан гэснээс инээдэг гэж хэлүүлэхэд надад ер нь илүү дээр санагддаг. Тэгээд одоо энд ямар нэг асуудал ч юм уу ямар нэгэн зүйл байлаа гэхэд одоо энэ миний одоо артистаар амжилттай явсан хамгийн гол шалтгаан гэж боддог. Хамгийн болж бүтэх юм уу эсвэл хамгийн гоё байгаа зүйлийг нь дандаа олж харж чаддаг гэж надаа манай бяцлаглалын багш надад хэлж ирсэн. Тэгээд хүний өөрөө харах үнцэг гэж юм байд юм байна л та. Одоо гудамжинд гараал явхад нэг газар ороод суухад ч юм уу эсвэл юу ч гэдэг хинтэж болцсон гэсэн юмны гоё сайхан зан чанар одоо шин чанар бүх юмыг олж хардаг хүн өөрөө илүү харьцангуй өөдрөг амьдардаг. Тэр өөдрөг сэтгэл өөрөө хүнийг ер нь амар юм инээмсэглэлтэй баяр баясгалантай амьдруулт юм болов нэг л их нүрний баясгалантай гэж мэгэл яриа л дээ. Тэгээ би харьцангуй тэгж боддог. Тэгээд нөгөө талаараа угаасаа одоо байгаа амьдралаа би амар сэтгэл хангалуун дүүрэн юм жаргалтай амьдардаг. Одоо агарын йог гэдгийг чинь ер нь л баг одоо энэ нэршлиг таниулсан шүү дээ манай хайр йог чинь тий. Тэгээд яг энэ бүх хүмүүсийн одоо хайр энэ бүх хүмүүсийн энерги эргээд өнөөдөр надаа ингээд ирж байгаа амар гоё хишиг энэ байгаа бүх зүйл маань яг миний олон хүнд өгсөн зүйлсийн маань эргээд ийм хариу ч юм уу одоо юу гэх юм бурхны бэлэгч гэх юм уу те ингэж би хувьдаа боддог. Мейкап дээр бол би ингээд харьцангуй нөгөө хүмүүс нөгөө сошиал мейкапын одоо тэр пэйж дээр байгаа хүмүүс маань ил тод сошиалд оролцдог хүмүүс аахгүй.
тэр хүмүүсийг бусдад бас ингэж сайнаар нөлөөлөлсэй гэж боддог. Анзаарах юм бол манай пэйж дээр нэгч сөрөг пост, сөрөг комент байдаггүй, нэгч сөрөг хүмүүс байдаггүй. Хүүхдээ хараа сууж байгаа ээжүүд ирээ сурч чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүнд яг бодтой зүйл бэлэн мөнгө байх хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд цалинтай хөтөлбөр гэж гаргасан. Тэгээд энэ маань ер нь бол бас одоо ингээд нэлээд одоо аюул олон хүнд хүрсэн. Тэгээ аюул олон хүн зарим нь бүр тогтмол цалинжаад явж байгаа. Амар хөөрхөн шүү дээ. Зарим нь ингээд бүр ингээд бүх юмд маань оролцоо бүтэн бодыг маань хайцсан. Сургалтын маань ирээс орцсон. За одоо өстой оройдоо пэйж бодолтаа үзэнгээ одоо мөнгө аавдөө гэсэн хүмүүс хүртэл байгаа. Тэгээд энэ бол миний нийгэмдээ хийж чадах жоохон ч гэсэн зүйл гэж боддог. Тэгээд йогийнхоо одоо ингээд хийж байгаа тэр буйны зүйлсийг бол би ингээд амар ингээд жоолн нийт бүр амар яриад бай гэж юу нь бол боддоггүй. Манай нэр чинь нэг сонин гэсэн нэртэй подкаст байхгүй юу? Тэгээд заавал зочдоос асуудаг юм. Одоо ингээл хүн болгон өөр өнцгөр харна шүү дээ. Ари үл аягүй хэмиг эргээр харах гэж үздэг те. Гэтэл бас сонин санагддаг юм байж болно шүү дээ. Энэ нийгэмд те одоо бидний амьдарч байгаа нийгэмд ингээд сошиал руу ороход энэ л нэг сонин санагдаад байдаг та гэмэр зүйл байдаггүй. Бэт шүү дээ. Бүр хамгийн түрүүнд би өстой тэр сөрөг бүлэг юм масыг ямар сони юм бэ гэж гайхаж амар сонин. Яагаад ийм амьдралын юм жоохон юмд хүртэл ингэж стресстэй хандаж амьдрна вэ? Тэ чамд ямар ч хамаагүй түүгээр яваа юу энд ингэж ч юм уу те. Би өстой тэрийг бол үнэхээр гайхдаг. Одоо нөгөө би өөрөө одоо хүний хэрэгт юм нэг юм хошоод өргөх гэдэг ч юм уу те. Яг тийм зүйлд аягүй дурггүй учраас ингээд нэг ийм сөрөг мэдээлэл гараад тэр ингээл амар олон хүмүүс ингээд нөгөө нэг стапонан дээр суудсан тагтааны чиг те ингэж байгааг хараад би ямар сони юм бэ гэж боддог. Тэр сөрөг хүмүүсийг бол үнэхээр гайхдаг. Яа тэгэхээр эргээд тэр хүмүүс өөрсдөө хүүхдүүд хүмүүжүүлнэ ахгүй. Ямар сэтгэл зүгээр ямар сэтгэхүйгээр тэр хүүхдүүдийг хүмүүжүүлэх вэ гэдэг өөрөө бас айгүй сонио. Энерги гэдэг чинь өөрөө хүнд халдварладаг. Одоо ингээд би айл алхахтай ингээд уулзж байгаа хүмүүстэй гоё энерги өгөөд тэр хүмүүс тэрийг цаашаа бас түгээж л яваа халдварлаж байгаа тий. Тэгэхээр тэр сөрөг хүмүүсүүдийг яг тийм зүйл түгээгээл яг тийм зүйлийг тараад байгааг бол би жоохон сонин гэж хүлээж авдаг. 2025 ажил ирэх гэж байна. Тэгээ 2024 он бол ариг явд үнэхээр цаг золбоотой хиймэрлэг маш сайхан жил ингээд болж байна тий. Тэгээд одоо шинэ жилийн буудалд гингөтлийг албан байгууллагууд шинэ жилийн тэмдэглэнгүүтлийг сормоос ингээд гэлдэггүй. Наагаал тий. Тэгээд бүгдээ одоо сормоос хэлэгдэх болсон. Тэгээ энэ ер нь хэр зөв юм. Энэ жилийн одоо энэ 2024 оны шинэ жил энэ бодолтууд ер нь аль өнгөн тренд байх бол нийт бүсгүйчүүдээс зөвлөгөө өгвөл ерөөсөө л амар гоё цэвэрхэн бодолт байгаа. Гэхдээ би шинэ жил гэдэг зүйлийг шинэ жил гэдэг утгаа битгий алдаасаа гэж боддог. Хүн болгонд саа санал болгодог байхгүй. Би өөрөө саа юм гялалцсан чамийн юмнууд амар дуртай. Тэгээд одоо мод ч өөрөө ингээ эргээд явж идэг штэ тий. Тэгээд сайн нэг 2 жилийн өмнө саа ингээд эргээд модонд ирэхэд би бүр амар баяртай байсан. Тэгээд тэрнтэй харьцуулахад өнгөрсөн жил болон энэ жил манай аль нь ер нь айгүй тийм өнгөрсөн жил бол өнгийн лайнер ийм контурууд тренд болж исэн бол энэ жил айгүй тийм цэвэрхэн бодолт юм уу эсвэл ийм цэглсэн одоо ийм контурнууд илүү тренд болно гэж харж байгаа. Тэгээд сормосны хувьд бол би ерөөсөө одоо нүдийг хамгийн гоё чимдэг юм сормос гэж боддог. Тэгэхээр шинхэн ч хамаагүй, өтгөн ч хамаагүй, эсвэл өөрийнхоогоо ч хамаагүй ингээд будах хэрэгтэй гэж боддог. Тэр өөрөө бас ийм нүдний харцыг айгүй гоё ингэж өргөж өгдөг. Тэгээд дээрэс нь юм харах гоо үзмжээс гадна нөгөө зурган дээр их гоё гарна. Нүдийг тодруулж өгнө. Доод давхраа бас айгүй хин 2024 онд айгүй эргэлттэй байлаа шүү дээ тий. Энэ доод давхраа бол ер нь үргэлжилсээр байгаа. Энэ гэхдээ өөрөө ер нь хүнийг айгүй гоё аваргүй харагдуулдаг. Тэгээд Азиудад төлхөө зөгтөг байхгүй юу? Дандаа урам хайрлагч нэг юм байгаарэ. Урам хайрлагч нэг тэр бүхтээс тэр ихэнх нэг нь байгаарэ гэж өрөөдөг. Тэгээд тэр өрөөлөө бас айруудаа төвшүүлье. 2025 одоо энэ 2024-өөс улам цалгисыг амжилтаар дүүрэн байх болтугай гэж өрөөе. Тэгээд гэр бүлд нь ажил үйлсэд нь шинэ оноо маш сайхан гаргаарай. Тэгээд шинэ онд нь 2025 оны хэлж ин тэ маш сайхан амжилтаар цалгисан, гялалцсан ийм сайхан он байх болтугай гэж өрөөе. Тэгээд нийт манай подкаст үзэгчдэн маань бас сайхан өрөөл хайрлаач ээ. За бүгдд нь маш их баярлаа. Тэгээд миний бас тэ ингээд баярыг маань ингээ хуваалцж агаад бас маш их баярлаа. Тэгээд бүгдэнд нь одоо ингээд маш гоё гоо үзэгслэн аз жаргал эрүүл мэндийг хүсмээр байна. Тэгээд эрүүл мэндтэй гоё цаг зав гаргадаг байгаарэ. Тэгээд эрүүл байгаа хүн бүх зүйлийг бүтээх боломжтой
гэж би хувьдаа боддог. Тэгээд ер нь одоо юм жижигэн зүйлээс ч гэсэн гоё баяр баясгалыг мэдэрдэг тий аз жаргал гэдэг өөрөө амар том эд баялаг тийм зүйлээс шалтгаалдаггүй танаас өөрөөс чинь шалтгаалдаг учраас өөрийнхөө аз жаргалтай болгож байгаа тэр зүйлийг заавал хийж тэр зүйлдээ заавал цаг гаргадаг байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд урьж оролцсон та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаарай. Happy New Year.